Зоригч намын бүлэг өнөөдөр 2027-аас 2029 оны улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэн, инфляц буурна, үр тогтвортой байна гэх засгийн газрын өөдрөг төсөөллийг хэлэлцлээ. Засгийн газраас боловсруулсан төсвийн өөдрөг мэдээллийн ард шатхууны үнийн дарамт, нүүрсний зах зээлийн эрсдэл, саарах хөрөнгө оруулалтын бодит нөхцөл нуугдж байгааг зарим гишүүн шүүмжиллээ. Харин нөгөө талдаа улсын хурал дахь хүн намын зөвлөл алдагдaltaй төсөвтэй мөртлөө хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөнгөж 15% хүрсэн нь төсвийн бодлого бодит эдийн засгаас тасарсны дохио гэж шүүмжилж тодтгол хийх улс төрийн шийдвэргүйгээр урсгалаар явж байгааг анхаарууллаа. Эдийн засгаа 6% өсөлтөөр гоёж инфляцийг зорилттой түвшинд барина гэж амлах нь эрх хэрэгчдийн хувьд танилцсанараа. Харин бодит байдал дээр энэ өсөлт нь уул уурхайгаа эсгэд хамааралтай хэвээр гадны зах зээл ганхахад дагаад ганхах эмзэг бүтэц өөрчлөгдсөнгөө. Үндсэндээ засгийн газраас өргөн барьсан 2027-аас 2029 оны төсвийн хүрээний мэдээлэл болон эдийн засгийн дунд хугацааны бодлогын чиглэлд бичигдсэн тоон дээр бол бүх зүйл өөдрөг бичигджээ. Харин тоонт нь шатхууны үн, бизнесийн зардал буцалж иргэдийн халаас нэмгэрэх эрсдэлтэйг тооцоололгүй орхисныг Баярбаатар нарын гишүүн шүүмжиллээ. Харин нөгөө талд улсын хурлын Сумын орны дарга Наранбаатар эсрэгээрээ боломжтой тооцоолол гэж дэмжсэн байр суурийг илэрхийлж байна. Бодит байдалтайгаа л эвлэрэх хэрэгтэй. Бид нар цаасан дээр судалгааг харж одоо бас мэдээж тэр судалгааг одоо үндэслэлтэй л хийсэн байгаа. Тэгэхээр тэрэн дээр үндэслэж бодлого гаргахаас илүүтэйгээр одоо бас бид энэ иргэдийнхэн дунд ороод энэ бараа бүтээгдэхүүний өнөө өсөлттэй холбоотой асуудалд ороод иргэдийнхэн сандлыг сайн сонсож энэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчид энэ жижиг аж ахуй эрхлэгчтэй үндэсний үйлдвэрлэгчтэй бид нар сонсож байна. Үндэсний үйлдвэрлэгчийг хамгаалах энэ төрийн бодлого ер нь байна уугүй юу гэдэг асуудал дээр эргэж харах заашгүй шаардлага байна. Тэгвэл гайгүй болов уу гэж бодож байна. Яа тэгэхээр нүүрсний экспортын хэмжээ ч нэмэгдсэн. Нодлонгийн муу үеийнхаасаа нэмэгдсэн. Ер нь рекорд хэмжээндээ эхний 1-р улиралд бол гаралт нэмэгдсэн байгаа тийм ээ. Тэгээ нөгөө биерчээр борлуулдаг болсон учраас тэр маань одоо бас төсөвт нэлээд боломж ирж байгаа. Дээрээс нэмээд хил холболтоо дуусгах юм бол эрхчил дуусах бол ингээд цаашаа бас экспорт маань ингээд нэмэгдээд явчих боломжтой нүүрсэн дээр бит хэмжээ нүүрсэн дээр бол нэмэгдэнэ гэсэн. Үнэн нь бол тогтмол нэг 70 орчимд байх болов гэсэн ийм л багцаа төсөөл байгаа. Зэсийн хувьд бол 9,200-300 гэж бид нар чинь төлөвлөсөн шүү дээ энэ жил. Одоо нэг 13 орчим мянган доллар болсон. Анх удаа нүүрсээсээ зэс нь одоо даваа ивчлээ тий. Алтны үн бас гайгүй байгаа. Төмрийн өдрийн үн бас боломжийн хэмжээнд байгаа учраас би бол энэ эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирсэн өөдрөг төсөөллийг бол бас голтой юм болов уу гэж л бодож байгаа шүү дээ. За улсын хурлын хүн намын зөвлөл 2026 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээ төсөв санхүүгийн хямралд ороогүй байж болно. Гэхдээ гүйцэтгэлийн хямралд орсон гэж дүгнэлээ. Харин энэ гүйцэтгэлийн хямрал оны 2 дугаар хагас засагдахгүй бол улс төрийн асуудал биш эдийн засгийн бодит дарамт болж иргэддээр буунаа гэж мэдгдсэн юм а. Төсвийн одоо 1-р удирлын гүйцэтгэлээр орлого нь 870 тэрбумаар тасалдсан. Тэр дотроо тэр төсвийн орлогын тасалдаж чинь аж ахуй нэгжүүдийн орлогын албан дотор байгаа байхгүй. Тэгэхээр аж ахуй нэгжүүдийн улсад төлөх татврын нийт өрийн үлдэгдэл 3% их найд гараад явцсан. Ийм үед бид нар энэ татврын багц зүйлээ хурдан оруулж ирээч. Эдийн засгт хувийн хвшлийн оролцоог дэмжинэ гэдээ 2 жил ярьлаа шүү дээ. Энийгээ бодит ажил болгооч. Тэр энийг оруулж ирж байгаа тохиолдолд төсөв давхар тодтогч таарна. Яагаад тэгэхээр энийгээ бид нар хэрэгжүүлж байгаа тохиолдолд эх оны 1 сар руу шийдэхгүйгээр төсвийн тодтолтойгоо цуг оруулж ирээд энэ намраас энийхээ бас үр дүнг ингээд иргэд аж ахуйн нэгж хүртээд явах ёстой л гэсэн байр суурьтай байж байгаа. 26 оны төсвийн тухай хууль хэлцэгдэх үед бас зарим нэг тойргийн гишүүд маань тойрглогоо нэлээд олон одоо хуулийн дагуу бусаар төслүүд оруулж ирсэн. 526 тэрбум шиг санаж ин тийм хөрөнгө оруулалтын төслүүдийг бол тухайн үед тансан. Бид нар нөгөө төсвийн алдагдлаа багасгах гад шинжилсэн шүү дээ. Тэр үед бол багассан гэсэн хэдий боловч бас хуулийн шаардлага хангаагүй одоо тизөө зураг төсөлч гэдэг юм уу гих мэтийн нас шаардлага хангаагүй төслүүд бол орцсон шүү. Тэгээ одоо эргээ харахаар одоо хэдэн сар 5 сар гарж ийн төсвийн одоо хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 15% гэдэг чинь бол чамлалттай дүн. Тэгээ сангийн яамн өөрсдөө мэдээлж ийн төсвийн гүйцэтгэлээр хуулийнхаа дагуу 5 сарын 31 гэхэд худалдан авах ажиллагаагаа эхлээгүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй санхүүжилт явахгүй энэ зөвлөлтөө Ийхүү эрх хэрэгчид төсвийн доктортой байдлыг хамгаалахыг хичээж байгаа бол хүн нам үр ашиг сахилга бодит хэрэгжилтийн асуудлыг сөглөө. Гэхдээ хүн нам засгийн газарт хамтрагчд бол шүүмжлэхээс цааш аль зардлыг танах, аль хөрөнгө оруулалтыг зарцаах, юуг эренбэлэх вэ гэсэн бодлогын тодорхой саналыг тодорхой гаргаж чадахгүй байна.